Чингисийн эр хоёр загалын тооч. Эрт урд цаг дор цогд богд Чингис хааны ирмэг цагаагч гүнээс нь эр хоёр загал унаг төрсөн ачуу тэр ондор 10 гүнээ тэлэлж арга хийж онд оруулав гэлээ. Эзэндээ дааган ахуй цаг дор унуулж үрээн ахуй цаг дор хуяглаж тэр хоёр заглыг унаж Алтай ханыг арлан авлаж Хөхүй ханыг хөвчлэн авлаж эск заглыг унаж Алтай ханыг авсан тавив арвал угалцыг алж аргагүй бардаж ирэх үед ор 10 түмэн авын хүмүүн нэгэхэн бэр эс гайхав баг заглыг унаж Хөхүй ханыг хөвчлэн тавьж хүйлэн хөх чоныг хядан асав өвсмийн оройгоор өрбөлзүүлэн ирэх үед ор хідэн түмэн авын хүмүүс нэгэхэн бэр эс гайхав хинти ханыг хэрэн авсан хідэн түмэн амтныг гүйсэж явах үед ор хинч хүн хэрэглэн эс гайхав тэвс дээр уйрах сэтгэл төрж доогон цогт минь давтсан болжээ. Үрээн цагт минь өргсөн болж, хязаасан цагт минь хянсан болж, соёосон цагт минь сорьсон болж, авгай минь явъя. Алтай ханыг авс хойдор 10 түмэн ус эс магтав. Хайрын дур минь Хөхүй ханыг авс хойдор хүй озон ус эс магтав. Хөвчм хайрын санаа минь. Энэ бүгдийг маань үл магтах юм босов. Авгай минь юр явъя. Манай оцны хойно хаан эзэн минь 1-2 дурдвал нэрийн алтар биш буюу авгай минь астаг ишч газраа ад шавг хөвстэй гин аялал хүч амарч хөвтий их хан гихч газраа хөг шавг өвстэй гинэм хөөрөм цөөрөм нууртай гинэм билээ хөтлөн хүч хөлбөрч байж хөвтий авгай минь бүр явъя хинти хан гихч газар хим үгүй тархтай гинэм хээр хуй босон хурч хижижин хөвтий авгай минь өтөр явъя ах мэд санагч алцал борн буйзаа хөвгөө мэд санагч хөгшин шарган буйзаа гүжин ширүүн аашлагч чи бит хоёр буйзаа хат мэд санагч хар хөлн буйзаа хар дайсан мэд санагч авга чи бит хоёр буйзаа бүр явъя аваа бор тоорн минь юу гинэм чи эзэн гэж эзэнд адил эзэн олдох буюу их гэж ирмэг цагаагч ичид адил их олдох буюу ер хүн баявлах гэж магна үл хаврах гэлээ агтмөр таргалж арс үл хагарах гэлээ аваа бор тоорн минь юу гинэмч авгай минь сайн хүнд нөхөр осон биш үү сайн моринд эзэн осон биш үү өнөр хүнд нөхөр осон биш үү өнчин хүнд ноён осон биш үү санаат хүнд сэжих осон биш үү сайн моринд газар ойр биш үү авгай минь явъя аваа бор тоорн минь илтэй хүнд нөхөр олон дэхээ ийлсэн моринд өөр осон дэхээ ийгүй хүнд өстөн олон дэхээ эцсэн моринд ташуур олон гэхээс хүний гэж хөвчин бүгдээр үлдэмзээ дайсан гэж даяар үлдэмзээ зэрлэг гэж зэвэн үзүүрт унхамзээ бор тоорн минь юу гинэн чи хадны өвс хаг диди ботны өвс богдоо иди өсхөн төрүүлсэн үл буурал ахаа юугаан яаж мартыг гинэн чи өргөн төрсөн ирмэг цагаагч ижи юугэн яаж мартыг гинэн чи 12 сар нурууга чистэл өргсөн ангар чар уурга шимүүлсэн ачид цагаан сүгэ хөхвэсэн амар гих юугэн яаж мартыг гинэн чи эви бор тоорн минь юу гинэн чи омгоо дараагүйд уушха цэрцээгүйд яанан болбо чи минь хайрлан хадсан хан эзэн минь ханилан өссөн хайран харин эд бүгдийг яахан орхин газарлыг гинэн чи үд үгүйг өсгөн хурахаас тусгүй гэлээ байг сайн хүнд нөхөр олон гэлээ сайн моринд газар ойр гэлээ бүр явъя анцаар явсоо би химэн санаж их заглаа орхиж дурван цавчуурын зүг явав ах минь нэхэх болвоо химэн санаж түрхэн зур алтан үлээсний сүдэд сууж байн атар дөрвөн зүхтэн дөрвөн өнгийн шувуу нэгэн ихшгэр донготов баг загал чихээс сэртиж сүүлээ өргөж чагнан бай алтан гургалтай шувуу алтан үлээсний дээр сун жиргэв ах トゥ хоёр загал салан газарлав хөхөөнис шувуу донготов хоорхи баг загал уран газарлав богшил шувуу басан жиргэв богд эзний хайран хоёр загал салан газарлав хайрган шувуу хадны дээр сун жиргэв хаан эзний хайран хоёр загал хавцсан газарлав тэр дөрвөн өнгийн шувууны дууг сонсоод баг загал тэфэлгүй яв өнгөсцгийн чинээ чулуу хөдөлгөж аргаар явхад аягийн чинээ чулуу хөдөлгөж гурван цавчуурыг зөрсөв авгай минь нэхих болов хэмээн санаж хөх өндрийн өвөрт өвс таталж байв их загал нь өглөөн наранд нэхэж үдийн наранд хамраах авчиж хар хөсөө асгарч амиа тэмцэн гүйцэж ирэв бор тоорн минь хүний гэж хөвчин үлгэж
дайн гэж даяар хөөхүй. Зэрлэг гэж зэвийн үзүүрт унгах буйзаа. Эрт загалын одсны хойно нэг шүн согд богд эзэн грүүд зүтлэв. Эрэгт тэнгэр эцгээс заяатай. Ирнэх цагаагч гүнээс төрсөн. Ир хоёр загал минь ийлэн газарлав гинэн би богд эрэгт тэнгэрээс заяатай. Буйнд цагаагч гүнээс төрсөн. Бууралдаггүй хайран хоёр загал минь буруулан газарлам гинэв. Хан эрэгт тэнгэрээс заяатай. Хас цагаагч гүнээс төрсөн. Хайран хоёр загал минь гаран газарлав гинэн би хазаараа хэгэлдэрч явган явнан би гэж зүудлэв. Энэ зүуд минь үнэн буюу худал буюу гэж шивэгчнээ зайлиг болов. Дунд орж үз худс бос дуугүй ир үнэн бос дурмун хараа исэн өнгийн усыг минь эст цогцолж ир бичин ардуунд орвоос үл буурал азарган өрвөлцөн иймтийн харж өнгөлцөн байхажээ ирмэх цагаагч гүйсэн иймтийн харж нүднээс нулимс гаргаж байхыг үзв. Боос бичин яарч дөрвөн хар 9 өнгийн усыг маргааширт цуглуулж ирв. Сод богд эзэн алцал бормороо унаж алтан хуураа авч зил цагаан нумаа дүрч аргаан сун хорчийг хөтөж хийж анчин харцгаа бэлж эсвээ эргэх болов хэмээн санаж ирмэх цагаагч гүг хөтлөв. Төдий морилон явахдаа хаан ноён сод богд зэрлэг болов. Хүй хами өврөөс цолыг алпа хани араар хавлыг отын хүн урд яв ахиж зурын хүн хасаж тоёв. Гэр хоёр загчиг минь шин гүйцэн бүү харав барьж үз дэсүү хүн дөрвөн хошоо маша пившрон хова би хэмээн зэрлэг болов. Төдий хоёр цагал хойд нэгсэн авийн бараг харж үзээд Тоорон минь би эс хэлбүү хүний гэж хөвчин үлдэх буйзаа. Зэрлэг гэж зэвийн үзүүр унгах буйзаа гэж эс хэрхлүү би энэ биш үү? Авгай минь ир хүн хэлсэн үгэндээ хүрэх биш үү? Агт морь зорьсон газартаа хүрэх биш үү? Явъя. Яасан эм мэт охорхон санаатай билээ чи? Маний гүйцэх мориноос болох барааг минь харах буюу? Астай хааны ар ороход аргал угалзыг архлан буй. Хөхөө хааны өвөрлөм явхад хөх алаг бугыг гიშгэлэн гарыг. Төвийн хүнд тоосоо үзэгдээ. Бүр урван цавчуулыг зөрий. дибэр түргэн барьсангүй. Гурван цавчуур газрыг зөрөн хүрв. Их загш нь хоёр санааг санаж хайран хаан эзэн минь хайран хас цагаагч их минь гэж нүднээс нулимс гаргаж өрөөлгээ өмөрч өвдгөө сүгдэж явав. Огт богд эзэн нь хөх өндөр дээр гарч барааг харж шаналн уйрав. Болдгийн бор толгойд гарч хаан эзэн нь хайлав. Ирийн сайнаар эзэн нис боллоо би. Эрэгт тэнгэр эцгийн заяагаар эзэн боллоо би. Ирмэх цагаагч гүнээс төрсөн эр хоёр загар минь ийлэн газарлуу чи ивэ минь. Имэлээ барьж яахан харих бэлээ. Эргэж ирэх болвоо чи ивэ минь. Учирт тай их уралдаан босход юугаан хагсай. Учирт их ав босход юугаан үнэ. Хайран хоёр загал минь хар олон дайсан босход юугаан хоёгли. Хайран хоёр загал минь. Хоёр загал гурван цавчуурт зөрөн хурж дөрвөн он нутаглав. Баг загш нь арьсаа язартал тархлав. Их загш нь зун зуссан морь мэт хатаартаад өвөл болоход хацарт нь аяган жинэ мүс хөрөв. Уу гашуунд уйрах сэтгэлийн мэдээд баг загш нь асуув. Авгай минь өвсийг ирүүгээр иддэг байтал, усыг уруулаар уудаг байтал, авгай арьстай шүрвстэй хатах чинь юу вэ? Бор тоорн минь юу гэж үл мэднэ чи? Хайрлан өсгсөн хан эзний ханилан учирсан хайран нөхдөө хайран төрсөн их юугээ санахуул хайрт газар турууга хомоолт газар ирүүгээ хүргэж ядав. Өсхөн төрсөн их юугээ санахуул өвсөнд ирүүгээ усанд уруула хүргэж ядав. Аваа бор тоорн минь яаж үл мэднэ чи? Ивэ минь. Тэр цагт баг зарлан зөв харж инээн буруу харж үйлэм их загалт хэлв. Авгай минь альс шүрмөстэй чинь хатаан алж, арсыг чинь өмсмүү би, махыг чинь идэмүү би, ачит авгай минь одоо харий. Их загал 3 дахин шилгээгээд 1-2 өгс татлан байв. Их загал юргэн хөдлөв, баг загал шогшин хөдлөв. 3 сарын газраа бурман 3 хоногт хүрээж ив. Тэр хоёр завшин хүчишин шүндүүлдэ. Согд болд эзэн нэгэн зүудлэв. Эрф тэнгэр эсвэлф баята. Ирмэг цагаагчин гүнээс төрсөн эр хоёр цагаас минь ээжэн газарлаж бишээ ирвэж ирэх болов имэжэт хож байна гэж зүудлэв би гэв. Зүуд минь үнэн буюу хож буюу боос бичнийг адуунд олж үзгив. Хаан эзэн содбобдын зэлфэр адуунд орвас хоёр цагаар хайж ирсэн ачгүй
Ууж бороо шаацран уустан байж уур тагцугдж бихэби идүгэ өдрөөр үт хавчмын баярсан байж ившимбэ. Ирмэг тарагчгүй фин хоёр нүднээс нойсноос баргаж руусан баярлаж байхыг үзв. Ир хоёр завсан ихишээ энэ пиндэ фач байхыг үзв. Боос бичин үзэб хоёр завлыг баримгив. Хоёр завсан ис баригдв. Хоёр завал юуч ууж бороо лавдрахтай гасчирв. Хоёр загал минь буюу та 3 цавчуурыг зорьсон хойно хоёр загалд юу буй? Орчин түмэн улсыг эзлэн суусан хаан эзэм нь харин минь буюу та. Алтай ханыг зорьсон алиа муу хоёр загалд юу бэлээ? 10 түмэн улсыг эзлэн суусан хаан эзэм нь харин минь буюу чи. Хөхүй ханыг зорьсон хөөрхөн айлт хоёр загалд юу бэлээ? Хүй олон улсыг эзлэн суусан хаан эзэм нь харин минь буюу чи. Хоёр загал минь юуны тул ямар учиртай газарлав та? Хаан эзэм минь хоёр загалыг хайрлах болоосай. Дааган цагт минь давтах билээ та. Үрээн цагт минь ирэн санах билээ. Хитаасан цагт минь хянан унах билээ та. Соёосон цагт минь сорин унах билээ та. Аспай ханыг авсах цагт аргал угуулыг гүйцэн асав. 10 түмэн авийн хүмүүн үж магтав. Хөхүү ханыг хөвчлэн авсах цагт хүйжиг хөгчөөнийг гүйцэж асав. Хідэн түмэн хүн чинь үж магтав. Тимийн тулд газарлав бид. Аймаг шуван донгдов. Хүний хүү газартаа сул. Хүхийн хүү газраа санав. Хаан эзэн сод богдмын. Бор тоорн минь байг. Хаан эзэн минь намайг уна. Тэр үгийг зөвшөөж баг заглыг 8 жил хурлав. 8 жил хагсав. Намрын тэргүүн сард автомордыг иж автомордон алтай ханыг арлан авлав. 10 түмэн авийн хүмүүн магтан гайхав. Хөхүү ханыг хөвчлэн авлав. Хідэн олон амтныг гүйцэн авлав. Хоёр заглын санаа нь амран жархав. Сод богд Чингис хаан баг загалд хэв татаж сэкэрлэв гэлээ. Хэв татхын ёсон баг заглаас болов гэлээ. Эзэн богд Чингис хааны 92 заглын тууж төгсөв.